Бүх талууд нь тэнцэн урттай буюу адил тал гурвалжин өгөгдсөн байна. Талын уртыг нь S-ийг ингээд би энэ гурвалжны талбайг түүний талын урт S-с хамааруулан олохыг хүсэж байна. Ингийн тулд гурвалжингаа 2 гурвалжинд хуваая. Оройн цэгээс X доош болгол гурвалжин маань 2 гурвалжинд хуваагдаж байна. Энэ өнцг нь энэ өнцгтөөгөө тэнцүү байна гэдгийг бид өмнөх бичлэгэндээ баталж байсан. Зөв адил тал гурвалжны хувьд бүх өнцгүүд нь тэнцүү 60 градус байдаг. Энэ бол 60 градус, энэ мөн 60 градус. Харин энэ өнцг нь 60 градус нь 2 хуваагдаж тус бүр нь 30 градус байх 2 өнцөг үүсчээ. Мөн энэ өндөр нь энэ уртыг 2 тэнцүү хэсэгт хуваагддаг гэдгийг бид мэдэж байгаа. Хэрвээ үүний урт нь S, бүх талын урт S гэж өгөгдсөн байгаа. Тэгвэл эдгээр тус бүр нь 2-ны S урттай болно. Хэрвээ энэ урт мэдэгдэж байвал бид энэ талыг олж чаднаа. Гурвалжны талбай нь 2-ны 1-ийг үржих нь суур, үржих нь өндөр байдаг гэдгийг бид мэднэ. Хэрвээ энэ 2-ны S бол энэ нь 2-ны язгуурын доор 3-ыг үржих нь S байна. 30, 60, 90 гурвалжны 30 градусын өнцгийн эсрэг орших тал нь нэг урттай бол 60 градусын өнцгийн эсрэг тал нь язгуурын дор 3-ны урттай. Харин 90 градусын өнцгийн эсрэг тал нь 2 урттай байна гэдгийг та нар мэддэг байх. Энэ тохиолдолд 30 градусын өнцгийн эсрэг орших тал нь 2-ны S урттай байна. Иймд 60 градусын өнцгийн эсрэг орших тал нь 2-ны язгуурын дор 3-ыг үржих нь S урттай байна. Одоо бид гурвалжныхаа талбайг олж мэдэх хэрэгтэй. Гурвалжны талбай нь түүний өндрийг суураар үржүүлсний хагастай тэнцүү байдаг. Энэ гурвалжны суур нь S, харин өндөр нь 2-ны язгуурын дор 3-ыг үржих нь S байна. Иймд талбай нь 2-ыг үржих нь 2-ны язгуурын дор 3-ыг үржих нь S-ийг үржих нь S байна. Хэрвээ адил талт гурвалжны тал нь 1 урттай бол талбай нь 4-ний язгуурын дор 3 байх юм байна. Хэрвээ адил талт гурвалжны тал нь 2 урттай бол талбай нь язгуурын дор 3 байна.